Ураан ухах юм болвол гинэ. Харамсалтай юм а тий алзан бүрэгдээ орд чи өөрөө одоо юуны орд гэдгээч энэ хүн маань ойлгоогүй л явж байна гэсэн хэрнээ тэмцээд яваад байна тий. За сайн мэцхан үзэгчтэй энэ 7 өдрийн дугаараараа төрийн ордонд зохион байгуулагдсан халзан бүрэгдээ ордын хэлтийн сонсголын талаар ярилццгаая. За тэгэхээр энэ 7 өдрийн онцлог сэдэв бол яа харахгүй халзан бүрэгдээ ордын хэлтийн сонсгол байлаа. Гэвч хамгийн харамсалтай нь хүмүүсийн хувьд саак сараа гэх хэрэгний одоо сенсацад хэтэрхийг авцснаас болоод яг халзан бүрэгдээ ордын ерөнхий хяналтын сонсголын зорилго одоо ач холбогдол үр дүн за олон нийтэд өгөх гэсэн тэр мэдээлэлд төдийлөн ач холбогдол өгсөнгүй гэж харж болох юм аа. За тэгэхээр юуны түрүүнд эхлээд халзан бүрэгдээ ордын талаар ерөнхий мэдээллийг бол уншиж танилццгаая. За энэ орд нь Ховд аймгийн Мянгад сумд оршдог. За Монгол улсын газрын хувир элементийн нийт нөөцийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Газрын хувир элементийн манай улсын гэсэн үг шүү дээ. Нийт нөөцийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг 268 сая тонн хүдрийн нөөцтэй 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой юм чухал асар баялаг ордуудын нэг юм байна. За ингээд энэ ордыг тойрсон асуудал бол маш олон жил үргэлжилж байна. За тэгээд хяналтын сонсголоор юу яригдсан талаар товч сонсцгоё. Хамгийн чухал нь яг энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм уу үгүй юм уу? Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм уу үгүй юм уу? Гэдэг талаар яг үнэн бодиттой мэдээллийг олон нийтэд өгөх нь энэ сонсголын бол үндсэн зорилго нь байсан. Тэр саак сараа гэдэг ааш сонирхолтой тийм. Хэрэв ураа ухах юм бол би хүрлсэх учраас номтой хоёрын тэгштэй далааж байгаа би бүгднийг нүдэнд нь би хар тулахтаа ус цутгах болно гэж амлая. Наа өнөөдөр Монгол танихгүй юм байхгүй. Би саак сараа гэдэг Instagram дээр маш олон дагах штэ. Дэлхийн нийтээр намайг хардаг. Намайг Монгол өнөөдөр танихгүй юм байхгүй. Би Монгол улсын их сургуулийн 70 жилийн түүхийг эвдчихсэн оюутан. 10 жил байхасаа би Улсын хурлын гишүүн ган төмөр гишүүн. Тэг юу ч тайлбарлах юм. За яг дуустал сонсъё доо тий. Ирээдүйд сарцгээ нямсрын чи ямар хүн болох вэ гэж асуудаг байсан. Манай Монгол даяар тань. Учир гişүүн би мэднэ. Тимон гэдэг дуушин гудамжны бандаас их хэсгийг төгссөн. Тэр хүн юу вэ? Тэр ямар мэдлэг бодлоо. Шихийн хотыг төгссөн ямар их шихийн хотыг ямар сургууль гэдгийг. Би тэр хүнийг буудаж авсан ч миний би тэр хүн хэрэг хариуцлага хүлээж чадахгүй хэрэв ураа авах юм бол надтай тэмцэж байгаа гэдэг намайг уучлаарай чи намайг хараарай гэж. Ураан ухах юм болвол гинэ. Харамсалтай юм а тий алзан бүрэгдээ орд чи өөрөө одоо юуны орд гэдгээч энэ хүн маань ойлгоогүй л явж байна гэсэн хэрнээ тэмцээд яваад байна тий. Монгол хөгжихгүйсэн ч хамаагүй шүү дээ. Яагаад Эзэн Чингис хаан зөвхөн газар нутгийг бидэд үлдээсэн юм. Газар нутаг хамгийн чухал байхгүй юу? Энэ хүн инээж ин хажуунаас нэг хүн шаалсан. Хажуу 5 дугаар ангийн мэдлэгөө физикч хүн хараагүй шүү. Угаасаа 45 наснда Монгол анхны эмэгтэй ерөнхийлөгч болох нь ард түмээ намайг харцаа гэж хэлээ. Тэг юу ч гэж тайлбарлах юм дээ. Хортой юм а тий. За энэ яах вэ? За тэгсэн чинь яг мэрэгжлийн физикч, геологч, судлаачид яг энэ ордын энэ алзан бүрэгдээ ордын сонсголын үеэр ямар мэдээлэл олно гэдэгт өө гэдэг нь хамгийн чухал юм аа. За физикч тэгш баяр юу хэлээ гэдгийг хамт сонсъё тий. Зүгээс хэдэн нөхөр халзан өргөдөд орчихсон үжил энэ ер нь одоо ийм үндсэн хэмжээ. Одоо энэ яг яриаг нь маш анхааралтай сонсох хэрэгтэй заяа. Нийт томоохон төслийг эсэргүүцэж ингэж амьдралаа зогоодог улсууд үндэсний хэмжээний томоохон төслүүдийг эсэргүүцэж амьдралаа зогоодог бүлэг улсууд бий болчихсон байна. Одоо нэг тийм улсууд бий болчих. Энэ хүмүүсийг бол энэ цагта тагнуулын газар байдаг бол хянаж шалгаж энэ санаатаа үндэсний одоо аюулгүй байдал үндэсний томоохон төслийг эсэргүүцээд байгаа бол хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Санаатаагаар, зохион байгуулалтаагаар, захиалгатаагаар үндэсний хэмжээний томоохон төслүүдийг эсэргүүцдэг ийм хүмүүсийг шалгах хэрэгтэй шүү дээ. Маш гоё үндэсний эсэргүүцээд байгаа бол энийг гэгэрүүлэх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүйгээр тэр хүмүүс эсэргүүцээд байгаа бол мэдээлэлээр нь хангаад гэгэрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөөсөө ингээд хүн болгонд юм болгондоо дайрч яадаг, зогсоож яадаг. Энд чи одоо улс орн чинь энэ эмчнэрийн цалин яаж тавих юм? Багш нарын цалин яаж тавих юм? Тагнуул цагдаагийн цалин яаж тавих юм? Энд чинь одоо уул уурхаагаас хамаарч тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол Эрдэнэтийн зэс гаргадаг байсан бол 5 толгойг нүүрс гаргаж
хідэн алт гаргаж амьдрдаг болсон нэмээд газраа ураа гаргаж амьдрах боломжтой болж байгаамаа. За бид нар бол энэ газрын хавраа гаргаж амьдрах боломжтой болж байгаамаа буюу зөвхөн бид нар нүүрс, алт, цэсэндээ найдах биш бид нэр өөр одоо уйлуурхай бүтээгдэхүүний их үүсвэрт найдах боломжтой болж байгаа шүү гэдэг мэдээллийг хэлж байна. Би нэрээ эвгүй зүгтсэн. За, тэгвэл дараагийн судлаач буюу геологч Инхтуя гэдэг хүн. Эдийн засгийн хувьд бол мэдээж ашигтай гэдгийг бол бүгдээрээ мэдчихэж шүү. Ер нь одоо нутгийн иргэд ч гэсэндээ энэ газрын аврыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь асар их ашигтай гэдгийг бүгд мэдж байна. Тэ. Цахилгаан энэ одоо орчин үеийн технологийн хөгжилт бол одоо үр дүнтэй эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг одоо энэ сумын иргэд бол бүгдээрээ мэдчихэ. Бүгдээрээ мэдээлэлтэй байна. Уугуул нутгийн иргэд бол маш сайн мэдээлэлтэй оролцож байна. Төрийн байгууллага болон шинжээчдийн мэдээлэлтэй харин энэ хоорондоо бол маш их зөрүүтэй байна гэж ойлгож байна. Тийм учраас судалгаа шинжилгээний ажлыг хийх ёстой. Геологи хайгуулгын ажлыг цааш үргэлжлүүлэх төслийг бол үргэлжлүүлж энэ оролцогч талууд бол одоо бас энэ мэдээлэл нягтлаад, судлаад, нэгмөр болгоод нэгмөр ойлголттой болох ёстой л. За өөрөөр хэлэх юм бол ер нь бол ойлголтын зүрх байгаад байна. Иргэдийг тодорхой мэдээллээр үнэн зөв, хамгийн гол нь үнэн зөв бодиттой мэдээллээр хангах ёстой байна. За тэгээд мэдээж судалгааны ажлыг үргэлжлүүлэх ёстой гэж хэлсэн байна. За тэгээд төгсгөлд нь яг энэ сонсголын үр дүн одоо юу байв? Тэгэхээр хэдийгээр одоо энэ саксара гэдэг иргэний сенсац тэтэрхий дарагдчихсан гэсэндээ бас тодорхой мэдээллийг бол хүмүүс олж авсан байх гэж найдаж байна. Ерөнхийдөө үр дүн нь юу вэ гэхээр судлаачид, геологч, физикчдийн зүгээс за энэ төслийг бол үргэлжлүүлэх ёстой. Судалгаа шинжилгээний ажил яг тийм байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх юм уу? Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх юм уу? Эсвэл талаар илүү сайн наривчилсан судалгаа хийхийг бол аль талаас бол санал нэгдсэн. Яг мөн дээрээс нь судалгаа хийх эрх зүйн орчныг ч гэсэн илүү боловсронгуй болгох шаардлагатай байна гэж байгаа. За хоёрдугаар ойлголтын зөрүү. Иргэдийн хувьд мэдээж газрын аврыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь асар их ач холбогдолтой ашигтай гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ яг нөгөө сөрөг нөлөөг ярихад аль тал маань буюу судлаачид болон иргэд өөрсдөө эсрэг тесрэг байр суурьтай буюу иргэдэд маш одоо нөгөө нэг буруу мэдээлэл байгаад байна. Энэ ойлголтын зөрүүгийн засах шаардлага байгаад байна гэдэг дээр за ийм асуудлыг яриад ивэл энэ ерөнхий хяналтын сонсгол дууссан. За тэгэхээр дараагийн дугаараараа халдсан мөрөгдөө ордтой холбоотой, газрын авир элементтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид өгөх болно. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая.